Сайн байцгаана хүүхдүүд ээ. Өнөөдрийн математикийн хичээлийг бол цэцгийн хоёртой багш нь хамтран зохион байгуулахаар боллоо. Хичээлдээ идэвхтэй оролцоорой. За өнөөдрийн хичээлийн сэдэв нэгдүгээр ангийн математикийн зөрөөг олох сэдвийг багштайгаа хамтран ойлгож таньж мэдэж суралцнаа. За өнөөдрийн хичээлийн зорилтыг бидэнд уншиж өгөхөөр цэцгийн маань ирсэн байгааг та нар мэдж байгаа. За хичээлийн зорилго хасах үйлдэлийн утга санааг ойлгож зөрөөг олж сурна. Хичээлийн зорилт хасах үйлдэлийн утга санааг ойлгоно, хорогдуулж ялгаж зөрөө олж сурна. Хасах үйлдэлийн гишүүдийг мэддэг болно. За цагаан самраа ашиглаж бодолд бичлэл хийх нь байна. За дүлгөөнд маань биднээс асуух асуулт байна. Та нар ямар амьтанд дуртай вэ гинэ? Хүүхдүүдээ та нар ямар амьтанд дуртай вэ? Харин манай дүлгөөн ямар амьтанд дуртай юм бол? За хамтдаа сонирхъя. За багш нь уншиж өгье. Дүлгөөн туулаан дуртай гэж байна. Бас зараан дуртай гэнэ. Тэгэхээр дүлгөөн туулаа болон зараан дуртай байх нь. Дүлгөөн ангидаа туулаанууд авчирсан байна. Хэдэн туулаан авчирсныг хамтдаа тоолъё. 1 2 3 4 5. За туулаа маань дигдэн өсөрдөг. Дигцээр гараад ирлээ. 5 туулайг дүлгөөн ангидаа авчирчээ. Дүлгөөн харин хэдэн зараа ангидаа бас авчирсан юм бол? За 1 2 3. Дүлгөөн 3 зараа авчирсан байна. Тэгвэл туулай зараа хоёрын аль нь их вэ нэ хүүхдүүдээ? Сайн бодож байгаарай. Туулай зараа хоёрын аль нь их байна вэ? Дүлгөөн ангидаа 5 туулай авчирсан. Мөн 3 зараа авчирсан. За туулайг 5-ын тоогоор илэрхийлвэл зарааг 3-ын тоогоор илэрхийллээ. 5 туулай 3 зараа хоёрыг аль нь их вэ? Бодож яваад хариулаарай. Зүйтэй. Туулай нь их шүү дээ. За туулай 5, зараа 3. Туулай зараанаас хэдээр олон бэ? Зүйтэй. 5-аас 3-ыг хасахлаар 2-оор олон буюу 2 тооны зөрөө гарч байна. За туулайг бид 5-ын цифрээр илэрхийлсэн үүнийг хасах үйлдэлд хасагдагч гэж нэрлэнэ. Зарааг хасагч 5-аас 3-ыг хасахаар гарч байгаа тоог ялгавар гэж бид нэрлэдэг. Тэгэхээр өнөөдрийн хичээлээр бид хасагдагч, хасагч, ялгавар гэсэн нэрүүдтэй танилцж байна. За туулай 5 ширхэг, зараа 3 ширхэг. Ялгавар нь 2 гэсэн учраас туулай зараанаас 2-оор олон 2 тооны зөрөөтэй гэж бид математик хэллэгт хэрэглэнэ шүү хүүхдүүдээ. Дүлгөөнд нийт хэдэн машин байна хүүхдүүдээ тоолоорой. Зүйтэй. Дүлгөөнд нийт 9 ширхэг машин байв. Уг машинаас анарт өгсөн байна. За анарт 1, 2, 3 машин өгчээ. Дүлгөөнд анх 9 ширхэг машин байсан.
анарт 3 машин өгсөн. За тэнцвүүгийн тэмдгийн ард хэдэн машин үлдсэн байна? Сайн ажиглаарай хүүхдүүдээ. За дүлгөөний 9 машин, анарын 3 машин. Уг 2 машины зөрөө 6. Зүйтэй. Дүлгөөнд 6 машин үлдсэн байна. За дараах ажлын хуудсыг багштайгаа хамтарч хийцгээе. За ажлын хуудсан дээр ажиллахдаа маш сайн анхааралтай хийж цагаа баримтлах нь байна шүү. За анар маань дараах ажлын хуудсыг хамтарч хийх саналыг багш сурагчдад тавьж байна. За зураг дээр 2 хүү өгөгдсөн байна. За нэг хүүд нь болохоор хэдэн шагаа байгааг сурагчд маань тоолно. Зүйтэй. Хүүд 8 шагаа байна. Охинд хэдэн шагаа байна вэ хүүхдүүдээ? Зүйтэй. 5 шагаа байна. Хүүгийн шагаа охины шагаагнаас хэдээр олон бэ? Зүйтэй. 3-аар олон буюу хүү охины шагаан зөрөө 3. Доор багш нь томруулдаг шилтэй зургийн харталд шугаман хэлбэрээр зөрөөг олох гээд харуулсан байна. За хүүгийн 8 шагаагнаас охины 5 шагааг хасъя. За 8, 7, 6, 5, 4, 3 буюу эхээс нь бага руу багш нь эренбэлж тоолохыг та нарт үзүүллээ. Удахгүй бид тооны эренбийг үзэх болно. За 8 шагаанаас 5 шагааг хасахад 3 шагааны зөрөө үүсэж байна. Эхний даалгавраа бүгдээрээ хамтдаа амжилттай давлаа. За нар маань дахин ажлын хуудастай ирсэн байна. За 2 дугаар даалгаврын эхний даалгаварт юуны зураг байна вэ хүүхдүүдээ? Зүйтэй. Аяга болон тавганы зураг байна. За нийт хэдэн аяга байгааг тоолоорой хүүхдүүдээ? Зүйтэй. 5 аяга байна. За 5-ыг багштайгаа хамтран тоолъё. 1, 2, 3, 4. За доор хүрээний доор байгаа аяганы зургийн ардталд бид нэр нийт 5 аяга биччихнэ. За биднэрт 4 5 байгаа. Дөрвөлжин цэнхэр хүрээний дотор нөхөөд бичээрэй. За аливаа тоог эхээс нь багыг хасдаг байгаа. За 5 аягнаас 1 5-ыг хасах 4 5-ыг хасахаар бидэнд 1 аяга үлдчихэв. За тэгэхээр аягнаас 5-г хэдээр цөөн бэ? Зүйтэй. 1 аягаар илүү буюу 5 1-ээр цөөн байна. За удахгүй шинэ жилийн баяр тохиолдох гэж байгаа. За энэ хүү бэлэг боох даалгаврыг ангийн багшаас авчээ. За бэлэгний тууцын тоолоорой хүүхдүүдээ. Зүйтэй 7 тууц. За тууцныхаа зургийн ардлын дөрвөлжин цэнхэр дотор нөхөж бичнэ. Дэвтэр дээрээ бичнэ гэсэн үг. За бэлэгний утаа нь 6 шигийг. За мөн нэхэд нөхөд биччихнэ. За тууц нь олон байгаа учраас 7-оос бэлэгний утны 6-ыг хасаад зөрөө нь 1 гарч байна. За бид нар эхээс нь багыг нь хасаад ялгаврыг гаргаж чаддаг боллоо. Ялгаврыг өөрөөр зөрөө болон тэдээр цөөн, тэдээр олон гэж илэрхийлж хэлж болдгийг хойштын дасгалуудаараа бид нар баттгаж явна. Хичээл сургалтын явцдаа хүүхдүүдээ баттгана. Өнөөдрийн хичээлийн мэдлэгээ дээрх тоонуудаар хамтдаа баттгая. За эхний тооны хариуг багш нь шууд тавьсан байна. Зөв байна уу, буруу байна уу? Та нар дүгнээрэй. 8-аас 4-ийг хасахаар зөрөө нь 4. За тэгвэл 7-оос 5-ыг хасвал хэд вэ? Зүйтэй. 2 шүү дээ.
За дараагийн хариуг цээжээр ботход бэлтгэрээ сурагчдаа 9-өөс 5-ыг хаслаа. Зөрөө нь 4. 7-оос 3-ыг хаслаа. Зөрөө нь 4. 4-өөс 2-ыг хаслаа. Зөрөө нь 2. 5-аас 2-ыг хаслаа. Зөрөө нь 3. Эхний игнэний 5 муудлагыг багштайгаа хамтарч зэрэгцэж амжилттай хурдтай бодсон сурагчдаа баяр хүргэе. За голын игнэнийхийг цээжээр маш хурдан бодно шүү. 4-өөс 3-ыг хаслаа. Зөрөө зүйтэй 1. 7-оос 4-ыг хаслаа. Зөрөө нь 3. 9-өөс 6-ыг хаслаа. Зөрөө нь 3. 6-аас 3-ыг хаслаа. Зөрөө нь 3. 3-аас 2-ыг хаслаа. Зөрөө нь 1. 6-аас 2-ыг хаслаа. Зөрөө нь 4. За гэх мэтчлэнгээр хамгийн сүүлийн багны бодолтыг та бүхэн дэвтэртээ бодож хийгээрэй. За андар маань шинэ хичээлийг хамтдаа идэвхтэй сурсанд баярлалаа гэж та бүхэн дамжуулж байна. Гэрийн даалгавраа маш сайн баттгаж хийгээрэй сурагчдаа. Дараагийн хичээлээр эргэн уулзъя. Баяр таа.